Ширхэглэн будрах цагаан цастай. Чимэглэн гойсон ногоон гацууртай. Шинэ оны мэнд хүргэе. UBS телевиз. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Brodies цай. Сайн байцгаана өрмөгч та бүхэнд өглөөний мэндийг хүргэж байна. Сайхан амарцгаас нь. За, UBS телевизээр өдөр болгон та бүхэнд хүрдэг кофе цай ярилцлагын нэвтрүүлэг маань хамгийн ихний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За, өнөөдөр бол 5 гариг. Ингээл 5 гаригийн хамгийн ихний дугаартаа бид хүм. За, Японы улсын Kagami Juice-ыг оруулж ирдэг. За, Biko компани зөвлөх эмч чулуун цэцгийг өрн оролцуулж байна. За, танд өглөөний мэндийг хүргэе. За, баярлалаа. Та нарт ч гэсэн өглөөний мэндийг хүргэе. UBS-ийн кофе цай юу нэвтрүүлгийг үзэж байгаа нийт сонсогчдоо ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр өглөөний мэндийг хүргэе. За, баярлалаа. Хоёртоо өглөөний мэндийг хүргэе. Мөн түнчлэн зочин маань өнөөдөр бас ганцаараа ирээг байна тийм ээ. Маш олоолаа ирсэн байна. Тэгээд танарт бүгдээрээ өглөөний мэндийг хүргэе. За, энэ сайхан өглөөг цастай одоо бодонтай сайхан өглөөг бас UBS листтэй эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ энэ гайхалтай өглөөний мэндийг хүргэж байна. За, тэгэхээр кофе цай ярилцлагын нэвтрүүлэг маань өргөдөө ирсэн зочноо сайхан халуун кофе цайгаар дайлдгаа гадаа бол хүйтэн байна. Гэхдээ хэдүүлээ сайхан халуун цай кофе уугаа ярилцлага үргэлжлүүлээ. Та кофе уух уу, цай уух уу? Brodies цай байна. Тийм, Brodies цайг нь. За, чач явах уу? За, би болохоор хоёр төрлийн кофе ууж үзье гэж бодож байна. За, шинэ төрлөөс нь ууж үзье. За, Segafredo Zanetti кофений шинэ төрөл бас байгаа. За, хариулаад өгье. За, ингээд эхлээд ямар ч байсан Biko компаниг үзэгчдээ танилцуулъя гэж бодож байна. Би Biko компани одоо яг ямар үйл ажиллагаа явуулдаг компани бэ? Хэдий одоо үеэс одоо ер нь үйл ажиллагаа явуулж гисэн энэ компани болоо. За, манай Biko компани маань Японы улсад үйлдвэрлэдэг дэлхийн брэнд улсын 3 одоо бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж иж хүн ардтайхаа одоо эрүүл мэнд болоод тийм ээ 0-3 насны хүүхдийн арьс арчилгааны Pijan гэдэг брэнд байгаа. Одоо манай нийт одоо 5800 гаруй одоо ийм Facebook-ийн одоо харилцагч нартай байгаа. За, хоёр дахь одоо брэнд маань Kagome гэдэг Японы одоо алдартай 117 жилийн түүхтэй Kagome компани цэвэр уудаг ногоо жимсний шүүс гэдгээр нь одоо манай монголчууд нэлээд мэддэг болсон байгаа. За, Kagome компани одоо үйл ажиллагааг бол бас албан ёсны дистрибьюторын өрөг гүйцэтгэж Монголд үйл ажиллагаа явуулдаг. За, гурав дахь одоо брэнд нь болохоор Guni гэдэг одоо нэрээ бол 0-3 насны хүүхдийн живхийг оруулж ирж одоо Монголд албан ёсоор одоо худалдаалдаг ийм одоо компани байгаамаа. За, түүний нэг нь болохоор өнөөдрийн UBS-ийн кофе цай нэвтрүүлэгт одоо орж байгаа нэг брэнд маань болохоор энэ Kagome гэдэг энэ Японы 117 жилийн түүхтэй энэ одоо гайхамшигтай цэвэр одоо ногоо болоод жимсний шүүс байгаа юм. За, 100% шүүс. 100% органик жуус гэж ярьдаг тийм ээ. За, тэгэхээр энэ Kagome компанийхаа тухайс тавчхан одоо сонсогчдоос мэдээлэл өгье гэж бодож байна. За, Kagome компани маань хэдийн үеэс одоо үүссэн юм бэ гэхээр 1899 онд Японы Aicho гэж одоо мужид энэ Ichitaro Kaniya гэдэг энэ хүн маань энэ улаан лоолын одоо энэ өрсөлгээг олвол одоо анх суулгасан байгаа юм. Тэгээд энэ өрсөлгээ нь нахиалсан байхыг харснаар энэ Kagome компани одоо төөх үсэн гэж үздэг. За, тэгээд энэ Ichitaro Kaniyaгийн энэ нүр их хөдөлмөр тэгээ бусдад болоод бусдын төлөө талархсан сэтгэл нь л одоо өнөөдрийн энэ Kagome компани одоо түүхэн одоо их үндэс болсон гэж үздэг. Тэгэхээр Kagome компани маань одоо нийт одоо энэ одоо үйлдвэрийн одоо дарга захирлаас ихсүүлээд өнөөдөр одоо Монголд үргэлжлүүлэн одоо энэ компани одоо үйл ажиллагааг явуулж байгаа манай Biko компанийн ч гэсэн бусдад болоод бусдын төлөө одоо талархсан сэтгэлээр үүсэх одоо үйлчлэх за хүмүүстэй бас энэ одоо эрүүл мэндэд нь хэрэгцээтэй тийм ээ өнөөгийн одоо хүмүүсийн маань одоо бие махбод одоо бодис солилцооны янз бүрийн одоо гажуудал тийм ээ
янз бүрийн одоо эрдэс минерал амин дэмүүдийн дутагдлаас болоод тэгээд дээрэс нь утаа гэж нэг актер тийм ээ хортой юм зүйл байна. Ялангуяа танаа UBS телевиз бол их тийм утааны одоо голомт орж ирээд ерөөсө утаан дотор ингээд орж ирээсэ. Тэгэхээр энэ яг хэр хүний эрүүл мэндэд бас нэлээ их тийм хортой нөлөө үзүүлээд байгаа. Энэ бүхийг одоо бид бас ууж идэх тийм ээ хоол болоод энэ ногоо жимснийхаа шүүсээр яаж бид нар одоо саармагжуулж болох вэ гэдэг талаар бас энэ Монголынхаа хүн ардын эрүүл мэндэд бас хэрэгцээтэй гэж бодож энэ Kagami компаниг манай Biko компани маань оруулж ирээд одоо жил 9 сарын одоо үйл ажиллагаа явуулж байна. Анх бол 2015 оны 3 сарын 11-нд үйл ажиллагаагаа эхэлж исэн. За ингээд энэ Kagami компани маань одоо гол урийн юу гэдгийг бэ гэхээр байгаль орчинд нийгэмд хувь хүнийхээ одоо сайн сайханд л одоо үнтэй одоо хувь нэмэр оруулъя, эрүүл байхад нь тийм ээ урт наслахад нь сайн сайхан амьдрахад нь одоо хувь нэмэр оруулж байгаа нь энэ одоо манай компани бахархал болсон ийм зүйл байгаа. За энэ Kagami компани болохоор энэ одоо улаан лойлын үйлдвэрлэл дээр одоо үйлдвэрлэгч энэ одоо компани дотор одоо тэргүүлэгч байгаа зогсохгүй. За бусад одоо энэ жимс болоод ногоо тийм ээ жимсгнийхээ одоо үйлдвэрлэл дээрээ бол энэ Японд бол тэргүүлэгч компани одоо нэгд орж идэг ийм одоо компани байгаа юм. Одоо энэ дотроо хэдэн төрөл жуус байна вэ? За манай ингээ харахад бол маш олон жуусууд байна л да. Тэгэхээр нийтдээ хэдэн төрөл жуус гардаг? За ерөнхий одоо төрөл нь болохоор 9 төрөл байгаа. Тэгээ 9 төрөл нь маань өөрөө савлгаанаасаа болоод янз янз байгаа тийм ээ. Энэ болохоор 720 мл-тэй жуус байгаа. За мөн литрийн тетрапак савлгаатай байгаа. За энэ нь болохоор 280 г-ийн савлгаатай. За энэ латтанууд нь 190 г, энэ одоо сорволтой нь болохоор одоо 200 г-ийн савлгаатай. Ийм одоо юу жууснууд байгаа. Тийм. Өөр байгаа чинь жишээ нь миний урд байгаа энэ бол 19 төрлийн ногоо 10 төрлийн жимс гэж юм л та. Тэгэхээр одоо мэдээж нэг хүний өдрийн жимс ногооны хэрэгцээг бол бүрэн хангахаар ах шиг байна тийм ээ. Тэгээд яг ямар савлгаатайг нь яаж хэрэглүүл зохиомжтой вэ? Энийг бол одоо ингэ бүтнээр нь очвол арай ихчих бах тий. Ногоо жимсний маань хэрэглээ. Тий. За тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо хүмүүсийг маань өдөртөө хэдийн хэмжээний одоо ногоо жимс идэж ижиж би өнөөдрийнхөө одоо энэ дутагдлыг одоо нөхөж тийм ээ өвчлөхгүй явж болох боломжтой вэ гэдэг дээр 350 г ногоо жимсийг бол идэх юм бол өдөр тутмынхаа одоо хоол хүнсээр авах амин дэмээ бид нар бол аваад байж болох юм аа. Тийм учраас бодисын солилцоо ямархгүй биеинд өвчин үүсэхгүй байж болох юм аа гэдгийг баталсан байгаа. За Япон улс маань өөрөө бол яг хөөр ногооны нэр төрөл бол маш олонтой. Дээрээс нь бол маш одоо өндөр чанарын шаардлага хангасан ийм одоо ногоо жимсээ иддэг гэдэг утгаараа бас 350 г ногоо жимсийг одоо иднэ гэдгийг бас хүн ардаа зааварчиж өгсөн байгаа. За манай Монгол улсад болохоор одоо нэг хүн хоногтоо 400 г ногоо буюу жимсийг идэх юм бол өнөөдөр би энэ шимп бацаа алдахгүй энийг одоо нөхөд эрүүл байгаад ижиж болох юм байна. Гэхдээ энийг би өдөр бүх идэж ээж штэ тийм ээ. Тэгэхгүй бол нэг өдөр идэхгүй байх юм бол тэр өдрийн алдагдлыг би яаж нөхөх вэ те. Тэгэхээр манай монголчууд маань өдөр бүхэн өөрийнхөө бие махбодод хэрэгцээтэй байгаа энэ амин дэм эрдсээ нөхөж чаддаггүй нөгөө 90 төрлийн шимп бац гэдэг авч чаддаггүй энээсээ болоод одоо нөгөө өвчлөл ихтэй болчиход байна тийм ээ. Тэгэхээр одоо энэ яагаад энэ 400 одоо грамм ногоо жимсний шүүс идэх ёстой вэ гэхээр манай одоо энэ үндэсний хоолт ижилийн хөтөлбөр гэдэг имийг засгийн газраас 2015 оны 12 сард баталсан байгаа. Энэ одоо хөтөлбөр дээрээ 400 г ногоо жимсийг монголчууд одоо хоногтой идэх ёстой гэдгийг бол зааж өгсөн байгаа. За тэгэхээр энэ Kagami одоо жүүснийхаа талаар бол онцлогуудыг хэлж өгье. За тэгэхээр энэ Kagami компани маань өөрөө байгалийн маш өндөр шимийг л одоо энэ жүүсэндээ оруулж өгснөөрөө тийм ээ нийт одоо дэлхийн хүмүүст эрүүл мэнд урт наслах сайн сайхан амьдрахад нь хувь нэмрээ оруулж байгаа. Үүгээр л одоо бахархаж одоо үйл ажиллагаа нь явагдаж байгаа. За энэ одоо гайхамшигтай энэ талархсан сэтгэл энэ хүмүүст одоо талархлаа илэрхийлэх энэ сайхан сэтгэлийн үүднээс одоо хийгддэг учраас тэгээ маш өндөр технологиор одоо Япон орн гэхээр тэрний цаана дандаа л хүмүүс Япон гингүүт чанартай гэдэг юм хүний оюуханд орж ирж идэг тийм ээ. Тэгэхээр энэ Япон улсын одоо бүтээгдэхүүн бол маш өндөр сахилга баттай, маш өндөр одоо чанарын түвшинд хийгдэж идэг. Тэр утгаараа энэ Kagami компани маань өнөөдөр 117 жилийн түүхийг бичээд явж байгаа юм компани байна. За энэ одоо миний энэ барьж байгаа манай энэ Kagami компани хамгийн анхны бүтээгдэхүүн энэ улаан лойлын шүүс байгаа. За энэ улаан лойл гихт чинь 1500 сортын улаан лойл тариаснаас бүр шилмэл 2 одоо сортын улаан лойлын гэж шууд шахаад л ийм одоо өтгөрүүлсэн юм шүүсийг одоо гаргасан байгаа. Тэгэхээр шилмэл гэхээр энэ одоо улаан өнгө гэдэг бол хүнд бол эрч хүчийг өгч идэг тийм ээ. Амин дэмийг өгч идэг. Тэгэхээр энэ улаан лойлыг бол манай монголчууд мэдэн штэ.
одоо их ядархаараа улаан лоолоо хочхаар айгуу гоё бие сэрэгчлээ гэж ярьдаг тийм ээ. Тэгээд цус багталтай хүмүүс уухаар нөгөө нүдний өмнөр харын бүрэлдээд исэн чинь гайгүй болчлаа. Нөгөө ядраад идэг гайгүй болчлаа гэдэг тийм ээ. За энэ улаан лоолын шүүсний ач холбогдол юм хэрэг энэ одоо улаан болцсон одоо улаан лоолыг шахдаг байна. Тэрнээс ч ногоон биш шар биш. Хэдий ч нэ улаан өн гарч явах тусмаа энэ дотор ликопен гэдэг гайхамшигтай тэр антиоксидант үйлчилгээтэй одоо хүний биеийн эдсийг одоо сэргээж идэг ийм тэжээлийн байдс гэдэг байна. Тэгэхээр энэ улаан лоолын шүүс маань одоо хүний биеийн юунд хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө төрөө булчирхай хөх савн дөвчний одоо хавдар тийм ээ нарийн бүдүүн гидсний хавдраас одоо маш хүчтэйгээр одоо уртчлан сэргийлэх ийм одоо үйлчлэгээтэй юм жүүс байгаа ахнаа. Тэгэхээр энэ улаан лоолын шүүсийг бол цусны даралт тэнцвэржүүлнэ гэдэг байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө судсанд минь ороод тэр цусны холестериныг маань одоо бас нөгөө хүний биеийн хоолоор орж ирж байгаа өөхний хэрэггүй өөхийг бол одоо гадагшлууч хэрэгтэй өөхийг одоо нэмэгдүүл шимгээх үйлчлэгээг үзүүлдэг учраас энэ одоо цусны даралтыг тэнцвэрүүлжүүлнэ. Цус багтай хүмүүс бол бас ууж цусаа түлжүүлнэ. Дээрээс нь одоо биеийн дархлаан сударсан, ядарсан, сольдсон хүмүүс бол уухад маш одоо хэрэгтэй ийм одоо шүүс агаамаа. Ер нь бол одоо энэ жүүснүүд маань ингээл нэг өнгөнөөс нөгөө өнгөөр ингээ ууссан өнгөнгөө жүүснүүд байна л да. Дээрээс нь одоо энэ томатны жүүс, улаан лоолын жүүс маань дахиад бас өөр юм зогш шиг яг дэрэгтэн те. Тэгэхээр энэ тос бүрдээ өөр гэсэн онцлогтой байна уу те? Тийм энэ одоо өнгө гэдэг бол үнэхээр бас гайхамшигтай. Тэгэхээр хүмүүс одоо өдөр тутмынхаа хоолнд би ямар харьцаагаар хоол идэх вэ гэхээр улаан хоол 1% харьцаатай. Шар хоол 1% харьцаатай. Дээрээс нь 2% ногоон төрлийн хоол идэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай монголчууд маань өөрөө яах вэ гэхээр улаан хоолыг бол хангалттай иддэг тийм ээ. Ялангуяа одоо өвлийн цагаар бол одоо идшээ хийж байгаа л ерөөсө илчилгээ аавна, энерги аавна гэж ерөөсө маш их махаа идэж байгаа. Улаан хоолыг бол манайх бол бараг 2% идээд байгаа шүү дээ. За шар хоолыг бол 1% идэх хэвээр. За тэрэн дотор нь болохоор гурил талах юу ч ороо явчин тийм ээ. За ногоон хоолыг бол маш бага иддэг. Тэгэхээр ногоон хоолыг 2% идэх хэвээр байхад энэ ногоон хоол чи өөрөө яах вэ гэхээр нөгөө маш их эслэгийг агуулна, маш их одоо шимт хижээл нөгөө хлорофилл хүчил төрөгч хүний биед өгдөг. Тэгээ хүчил төрөгч ханган тэгэл энэ одоо ногоон хоол бол хүний биед бусад хоолноос 2 дахин илүү идэх ёстой байхад манай монголчуудын хоолны харьцаа бол эсрэгээрээ идэгдэт байгаа. Тийм ч учраас нөгөө судасны өвчлүүд, булчирхай дайврын өвчлүүд тийм ээ. За үеийн мөчний өвчлүүд бол их байгаа учир шалтгаан бол энэтэй байгаа. За энэ одоо яагаад энэ бас улаан лоол мөртлөөс арай өөр вэ гэхээр энэ жүүс маань 30 төрлийн ногоог энд бол нэг ч жимс ороогүй. Ерөөсөө дан 30 төрлийн ногоог шахаад одоо шүүсийг гаргацсан. Ийм одоо ногоо. Тэгэхээр энэ 30 төрлийн ногоог би нэг дордоо одоо ууж яана л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яг хөө гэхээр нэг бидний одоо монголчууд маань хоолыг идэхдээ бол яг хөө төмөс одоо луунг бол бараг тогтмол хэрэгжилчээд байна. Сонгон саримсаа одоо ханиад шүүхний цагаар хэрэгжилчээд байна. За тэгэл дээрэс нь байцаа хаяа хийвэл хийн. Ингээл ерөөсөө бидний ногооны төрөл дуусчаад байна шүү дээ. Тэгэхээр энд маань бидний нөгөө идэж чадахгүй нөгөө гайхамшигтай нөгөө ногоон төрлийн навчит ногоонууд бол маш их төлхөөгөр орж ирсэн байгаа. Одоо хамгийн гайхамшигтай хэрээний нүдгээл энэ. Тэрээ чинь бид нар авч идэж чадахгүй хаяа нэг грамлж авч иддэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүнсний захууд ингээ багцлсан хулс шиг ногоо нэг юм багц нь 15,000-ын тэр бүхэн 15,000-аар тэр хулс шиг ногоог идэж үзээгүй ногоог манайхан аваад идэж чаддаг. Тэгэхээр хэрээний нүд маань үнэхээр судасны хатуурал одоо энэ зүрх судасны өвчнөөс ямар гайхамшигтай сэргийлдэг топ 10 хоолных нь номер 1-т орчод яваад байна тийм ээ. Тэгэхээр энэ болохоор 30 төрлийн ногоог шахаад цэвэр шүүсийг хийцэн. Тэгээд энийг гол суурь нь болохоор нөгөө улаан лоол маань явж байгаа. Тэгээд дээрэс нь ийм олон төрлийн одоо ногоон ургамлуудыг маань шахаад хийцэн. Цэвэр одоо өтгөн ийм одоо гайхамшигтай шүүс байгаа. Тэгэхээр энэсний цэвэр шүүс гэхээр дээр нь одоо чихрийн агуулмж байгаа болов. Энэ одоо манай шүүснүүдэд бол ямар ч одоо сахар чихрийн одоо орлуулагч буюу ямар нэгэн сахар ороогүй, дээрээс нь тусал ус ч ороогүй. Энэ шингэн байгаа нь ерөөсөө л энэ шүүснээс нь гарсан өөрийнх нь одоо ийм жүүс байгаа юм тийм ээ. За энэ болохоор өөрөөс нь гарсан шүүс. За энэ ногоон өнгийн ногоо нь болохоор нөгөө аажура гэдэг нөгөө Японы алдартай ногоон цай байдаг тийм ээ. Тэгэхээр ногоон цайны ач тусыг бол манай монголчууд маш сайн мэднэ. Ер нь бол нэг 2000 оноос хойш л монголчууд маань одоо энэ хоол хүнсэндээ мах гурлынхаас гадна бид нар ямар нэгэн нэмэгдэл идэх ёстой юм байна. Тэгэхгүй юм бол урт насалж удаан жаргахгүй юм байна гэдгийг бол ойлгоод одоо өөрснийхөө одоо мэдлэгийнхаа хэмжээгээр янз бүрийн юмнууд хоолныхаа хажуугаар одоо нэг үе бодоход бол хэрэгэлдэг болчиход байна тийм ээ. Тэгэхээр энэ ногоон одоо жүүс маань бол өөрөө яг хөөхөөрэ кели гэд тэжээлийн байцаа байдаг. Одоо манай захуудаар зарж байгаа тийм ээ. За бойцоо байгаа юм.
Тэгээ Питервер гэдэг ногоо навч, тэгээ лууван алим лима ингээ 3 жимс 3 навчл орсон. Тэгээд энэ ногоон энэ одоо ургамал орны яг вөхөр нэг өдрийн хүний витамин С, төмөр, кальцийн хэрэгцээг хангаж өгнө гэж байгаа. Тэгэхээр хүн бүхэн нөгөө кальц уух хэрэгтэй гэдгийг мэдээд идэг. Тэгвэл бид нар нөгөө кальцаа буруу уух юм бол яс ургуулдаг, эргэтнүүдэд мань чулуу үсгээд идэг тийм ээ. Тэгэл маш их одоо жирэмсний дараа ээжүүд мань кальц уухгүй байжгаад жирэмсний дараа цөсөн чулуужаад маш их ахуулж байна. Үл гаранд нь яс их ургаж байна тийм ээ. Тэгэхээр бид нар өдөр тутмынхаа амьдралд нөгөө кальц идэхгүй байх юм бол амь нас байхгүй гэдэг ингээ хүний одоо нас одоо богинох нь нөгөө жилээс жил жижигэрх нь байна тийм ээ. Тэр хэмжээгээр нөгөө хүний үл одоо хамгийн амьдралын чухал одоо судасны систем, булчирхайн систем, одоо тэгээ үе мөчний системүүд бол энэ ясны системүүдэд бол өөрчлөлт орж ахна. Тэгэхээр энэ одоо жүүсийг бол яг вэхээр хүн одоо хоол боловсруулах эрхтнийхээ үйл ажиллагаа хэвийн байлгахын тулд ногоон жимсээ төлхөө идэх нь. Ягаад тэгэхээр эн чинь өөрөө тэр чигээрээ эслэг клетчатка гэдэг манайхан ялангуяа одоо нөгөө охид эмэгчээчүүд маань турна гэл янз бүрийн аргаар нэг өлсөөл тийм ээ нэг идэл тийм нэг сайхан турснаа буцаж илүү таргалаад байгаа чинь зөв одоо хоолны дэглэм барихгүйтэй л холбоо. Хизээж турах гэж байгаа хүн бол өлсөж бол турах бол энэ бол хамгийн буруу зуршил байдаг. Тэгэхээр яг вэхээр энэ одоо хоол боловсруулах эрхтэндээ эслэгийн үргийг гүйцэтгэдэг энэ ногооныхаа жүүсийг уугаал тэгэл дээрэс нь одоо буйцаагаа аваад одоо түүхийгээр нь салаалаад идэх юм бол энэ төмөр кальцийн чанар бол алдагдахгүй хэвнээрээ байгаад ах ийм боломжтой. Тэгэхээр энэ ногоон одоо ундаа яах вэ гэхээр жирэмсэн эхчүүд хөхүүл ээжүүдэд бол бүр их онцгой. Тэгээ дээрэс нь одоо даралт ихтэй тийм ээ зүрх судасны асуудалтай хүмүүс байна. Тэгээ зүрхний өвчнөөс урьдсан сэргийлнэ, хавдраас сэргийлнэ гэж байгаа юм. Тэгээ дархлаас сэргээж өгнө, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа хэвийн болгож өгнө, өтгөн хаталтаас сэргийлнэ л гэсэн ийм одоо ч үсэн. Одоо өсөж байгаа насны хүүхдүүдэд ялангуяа одоо эрдэс бодис агуулмж маш их хэрэгтэй гэдэг шүү. Тэгэхээр эдгээр жүүснүүдэд жишээ насны хязгаар байдгүй хэдэн наснаас хэдэн насны хүн хэрэглэнэ гэдэг юм уу эсвэл хориглох заалт за гэр бүлэрээ хэрэглэх боломж нь ер нь хэр байдаг юм бол. За манай жүүснүүдэд бол ямар ч насны заалт байхгүй. А гэхдээ нэг хүртэлх насны хүүхэд гэж байгаа. Нэг хүртэлх насны хүүхэд дотроо нөгөө 6 сар хүртэл бол хүүхэд бол зөвхөн эхийн сүгээр хооллох хэрэгтэй тийм ээ. А 6 сартаагаас нэмэлт хоолнд орно. Нэмэлт хоолнд ороход нь одоо 6 сараас 1 нас хүртэлх хүүхдэд бол 50% өгнө гэж байгаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол 50% жүүс 50% нь буцалсан бүлийн ус хийгээд өгч болох нь. А 1 наснаас дээш өтөл насны бүх хүний хэрэглээ байгаа. А ууж одоо хэрэглэх хэмжээ нь бол ямар байх вэ гэхээр за жишээлх юм бол энэ 720 мл-тэй жүүснээс би өдөртөө нэг аяга юм уу 180-аас 200 грамыг уухтал нь би нэг өдрийнхөө хэрэгцээг хангана. Тэгэхээр энэ жимсийнхаа ногооныхаа хэрэгцээг хангана гэсэн үг. Тэгэхээр энэ 720 мл-ийн жүүсийг нэг хүн ууна гэх юм бол 4 өдөр ууна. Энийг 4 өдөр ууна. Тий. А тэгээ уухынхаа өмнө жоох ингэж тэгсрээд ягаад тэгэхээр нөгөө миксерцсэн шүүсний жүүс нь доороо тунардаг өтгөн нь тийм ээ. Тэгэхээр нэг ингэж замжуулаад ингээл сэгсрээд байхгүй нэг ингэж замшруулаад сайхан өтгөн шигнийг хойлол тэгэл нэг 180-аас 200 грамыг л өдөрт уухад болно. Гэр бүлэрээ бол одоо ингээл нэг гэр бүлэр одоо 4 ам бүлтэй айл байх юм бол 4-өлөө нэг хуваагаа л уучхнаа л гэсэн үг тийм ээ. За жишээлх юм бол 4 өдөр хэрэглэх юм шүү. Тийм нэг хүний 4 өдрийн хэрэглээ. А энэ сорволтой нь бол ерөөсөө нэг нэгээр нь уучих хэрэглээ байгаа юм тийм ээ. Тий. За тэгээд энэ луунгийн жүүс бол үнэхээр одоо гайхамшигтай. Ялангуяа одоо энэ агаарын бохирдол ихтэй хүний одоо цус одоо маш их одоо хүчлэг болж штэ тийм ээ. Энэ одоо цус хүний одоо цус маш их одоо ингээд өтгөрөлт явагдаад тэр тусмаа хүчлэг болоод ирэнгүүт ерөөсөө хүчил хүний одоо цус цэвэрхэн байх юм бол цусны эргэлт нь сайн байна, лимфийн тунгалгын эргэлт сайн байна гэсэн. Тэгээ нэг хоёр урсгалт маань сайн байх юм бол хүний эдээсэд очиж тэжээл хангамж сайжирна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бол дан одоо шилмэл сортын хоёр одоо луунг шахаад гаргасан шүүс байгаа. За луунгийн шүүс бол жоохон бүлээсгээд уух тусмаа эс маш сайн халааж өгнө гэж байгаа. Тэгэхээр бидний нөгөө эс маш сайн халаад өгөх юм бол эсийн хуваагдал сайн явагдаад дархлаа маань сэргэж өгөх юм тийм ээ. Тэгэхээр одоо луун одоо бас энэ биеийн хорыг тайлж өгнө, цусны хорыг маш сайн тайлж өгнө гэж байгаа. Тэгээд цуснд маань хүчил төрөгч өгнө гэж байгаа. Тэгэхээр одоо энэ нэг утаа тортохны үед ялангуяа одоо ингээл нэг утаанд орж ирэл ингээд одоо хүмүүс маань маш их хоолой сэрвэнэ чанал одоо шилхэн би утаанд орж ирэл би ч үгийн нэг юм харшилтай маш их ялангуяа одоо хоолой маш их. Тий тэгэхээр энэ пирогений кальци гэдэг энэ дархлааны хоолойны дархлааны тийм пирогений кальци гэдэг дархлаа сайжруулдаг тэр одоо
хоолой залгуурыг маш сайн цэвэрлж өгдөг утгаар хорыг их сайн тайлдаг гэж байгаа. Тэгэхээр энэ лувангийн жуусыг өглөөдөө л нэг 180 грамыг сайхан бүлээсгэж уучхаад тэгээд нэг 30 минут дасгал хийгээд бие халаах юм бол энэ бол цусны эргэл сайжруулна, цуснд хүчил төрөгч өгнө, биеийн хорыг тайлж өгдөг гэдэг утгаараа. Дээрээс нь сая онос гэж минь асуусан тийм ээ нөгөө хүүхдийн өсөл төгжилт гэдэг. Тэгээд луванг болохоор хүүхдэд мань би өндөр болно гэж хүүхдүүдийн өсгөн гэд бид нар луванг иддэг, жүүсийн шахаж өгдөг тийм ээ. Тэгэхээр энэ болохоор нөгөө арьс гоо сайхан байлгах нь өсөл төгжилтөнд нь хэрэгтэй байх нь биеийн хорыг тайлах нь тийм ээ. Мөн одоо нүдний хараа сайжруулж өгнө. Тэгээ энэ одоо бидний энэ агаарын хүчил төрөгчийн дутагдaltaй байгаа үед энэ лувангийн жүүсээ бол гэр бүлэрээ уух нь бол бас их ач холбогдолтой юм байгаа юм. За энэ одоо манганы жүүс байна. Энэ шар өнгийн жүүс. За тэгэхээр нэг байгаль их маань энэ одоо ногоонуудыг маань өөрөө будаад байгаа юм тий. Жишээлх юм бол одоо шар одоо чинжүү, улаан чинжүү, ногоон чинжүүл гэдэг юм тийм ээ. Тэгэхээр эний чинь одоо хин нэгэн хүн очиод будагч байдсан ягаад будаагүй. Одоо ямар нэгэн хүмүүсний будагч юм бол тийм зүйл ороо. Ямар нэгэн тийм нэмэлтээр будсан юу байх. Жишээлх юм одоо манайхан Монгол одоо онгон дагшин байгальтай гэл ингээл одоо хөвсгөлийг бол одоо Монголын швейцар гэлээд ингээл очиход цэцэг нь алгалал ээж идэг өстэй тийм ээ. Зарим газар нь цав цагаан, зарим газар нь яг тэрэн шиг л одоо байгаль их маань өөрөө л энэ өнгүүдээр энэ ногоо жимсийг маань одоо ийм одоо цаанаас нь одоо энэ байгалийн юм сайхан өгөөж байгалийн юм сайхан одоо өнгөөрөл бодож өгсөн энэ фито өнгөнүүд байгаа юм. Тэгэхээр энэ шар өнгө гэдэг бол хүний биед одоо ямар онцлогтой байдаг вэ? Айгу аз жаргал өгнө. Баяр хөөргийг өгнө. Нөгөө аз жаргалын гормон гэдгийг чинь одоо маш сайн ялгаруулж өгдөг. Тэгээ энэ шар өнгө бол хүн дандаа баяр баясгалан өгч идэг гэж байгаа. Тэгэхээр энэ манго жимс маань өөрөө бол яг хөөхөр маш тансаг гоё амттай жимс гэдэг тийм ээ. Тэгээд их тийм үеиг. Тэгэхээр энэ үеиг амт нь болохоор цатгалын юм шиг амтыг өгнө. За тэгээд нөгөө витамин С-ийн хэрэгцээг маш сайн хангаж өгнө. Тэгэхээр энэ шар өнгийн жүүс маань нэг өдрийн витамин С-ийн хэрэгцээг хангаж өг. За дээр нь луун орсон, цангис орсон байгаа тийм ээ. За нөгөө энэ улаан ягаан өнгийн мандарин орсон байгаа. Тэгээ шар чинжүү орсон байгаа тий. Тэгэхээр энэ болохоор нөгөө 19 төрлийн ногоо, 9 төрлийн жимсэл ороод ирсэн байгаа. Тэгэхээр манго жимс маань өөрөө маш их сайн аз жаргалын гормон ялгаруулдаг учраас өнөөдрийн манай нийгмийн стресстэй энэ юунд бол хүний биед бас эрч хүчийг өгөх нь, баяр хөөргийг өгөх нь. За тэгээд энэ манго жимс маань өөрөө маш их кальциар баяжмал. Тийм учраас нөгөө яс бэхжүүлэх үйлчилгээтэй гэж ярьдаг. Тэгэхээр одоо өнөөдөр дөнгөж төрсөн хүүхдээс ихсүүлэл архиттэй гэл тэгэл насан турсан хүмүүс маань ясны сэргжилт гэл ингээл явчихж байна тийм ээ. Тэгэхээр энэ жүүсээс мөн өдөрт 180 грамыг уухтал бас хүний яс сайхан бэхжих нь одоо сэтгэл санаа сайхан сэргэх нь тийм ээ. Тэгээд аз жаргалын гормон нь ялгарч ирж хүн бас нөгөө өвдөхгүй байхын эсрэг бас өөрөөсөө бас энэ жүүсээр бол хамгаалж одоо болох. Дээрээс нь одоо нөгөө С витамин ч бас нөгөө хордлого тайлах үйлчилгээтэй гэдэг бас. Тийм маш сайн хор одоо тайлж өгнө. За дээрээс нь хүний биеийн дархлаа сэргээж өгнө. Ер нь бол тэгэл өвдсөн хүнд хүүхдэд чижээс хүүхдийн витамин С кальци задрал бичиж өгч идэг тийм ээ. Том хүмүүс санаа төрсөн ч одоо дур мэдэн одоо кальциудыг одоо янз бүрээр авч хэрглэж байна тийм ээ. За энэ төрлийн жүүс бид нар өнөөдөр байгаа гэдээ ярьж байна. Одоо өнгөрөө гэдэг юм эсвэл ямар нэг тухайн хүн биеийнхээ онцлогийг тааруулаад за би энэ өнгөнөөс нь нэлээд ахиухан хэрэглэндэ гэсэн тийм зүйл байдгүй эсвэл өдөрт нэгээр нь ер нь ээлжлээд хэрэглээд байхад тухайн хүнийхээ хэрэгцээг хангаад авах. За яг нэг хүний бас онцлог байж бодлоо шүү дээ. Ихэд их дархлаан суларцсан. Тэгээд одоо хоол байна, байнга өвддөг ч юм уу. Ялангуяа одоо манай монголчуудад бол илэгний өвчлөл маш их байгаа тийм ээ. Саяхан тэр нэг илэгний өдрөөр харахад тэр одоо үйлдвэрчний өвлийн ордон бүр зүрх цайгүй ингэж байж байгаа нь болохоор бидний сэтгэл зүрхийг бас их эмзэглүүлсэн. Тэрийг хараа сууж хахад бол эмч бид нар бол бас их сэтгэл зүрх эмзэглсэн. Ер нь хүмүүс маань илэгний өвчлөл ихтэй байна гэдэг маань бас л одоо их өөрийн биендээ бас нэлээ их тийм хороо чанар ихтэй, одоо хор ихтэй, хороо одоо шүүх чадваргүй байна. Илэг маань өөрөө хүний биеийн хор шүүж идэг учраас тийм ээ. Тэгэхээр манай энэ нийл ягаан өнгийн энэ одоо жимс ногооны одоо шүүс байгаа. Энэ маань одоо хоёр төрлийнх байгаа тийм. Таны барьж байгаа чинь супер вега гэдэг одоо энэний маань шинжлэгдээд орж ирээд нэг 4-5 сар одоо хэрэгжилж байгаа шинжлэгдсэн нэлийн одоо юуныхын тоо нэмэгдсэн тийм өтгөрөөс байгаа. За энэ нийл ягаан өнгийн жимсэн дотор байдаг тэр пропонора гэдэг энэ антиоксидант үйлчилгээтэй энэ бидсэн болохоор яг вэхээр хүний биеийн одоо хорыг маш сайн тайлж өгч идэг. Тэгэхээр энэ нийл ягаан өнгийн жүүс маань яг вэхээр хүнд бол маш нөгөө энерги эрч хүчийг өгж идэг. Тэгээ нөгөө оюуны одоо ундаа гэж ярьдаг.
харагддаг тийм ээ. Тэгэхээр нөгөө маш их одоо оюуны их ачаалалтай ажиллаж байгаа одоо хүүхэд залуучууд байна тийм ээ. Оюутан сурагчид байна. Одоо сурагчид хүүхдүүдэд ч гэсэн ерөөсөө нэг дугуулангаас нөгөө дугуулан хичээлийнх нь ачаалал ихтэй. Ийм үед бол яах вэ гэхээр нөгөө сэтгэл санаагийн сайхан сэргээж ирэхээр илэг сайхан байснаа л гэж яддаг тийм ээ. Тэгэхээр нөгөө илэгний өвчтөй хүн энийг л ах юм бол идгэрдэг. Тэгэл нөгөө уул хадаараа яваад ногоогоо идэл илэгний хавдраасаа сэргийлсэн манай монголчуудад алдартай нөгөө жамсран гээл нэг хүнийг яриад идэг. Тэр хүн маань одоо ингээл одоо хорт авдар туслаа гингүүтэл уул хадаараа яваад бүхий л одоо ургамал ногоог би эндэл төрж үссэн юм чинь ингээл тэрийг идэл ингээд сайхан идэгцэн. Тэр шиг л энэ дотор орсон ногоонууд нас биеийн хорыг маш сайн тайлж өгнө. Оюун ухааны одоо эрч хүчийг бол нэмэгдүүлж өгдөг. Тэр утгаараа яах вэ гэхээр маш их стресстэй, оюуны их ачаалалтай. Дээрээс нь одоо илэгний одоо үйл ажиллагаа одоо өөрчлөлттэй хүмүүс бол биеийн хороо тайлах. За мөн одоо тархиныхаа одоо зүрхнийхаа тэжээл хангамжийг сайжруулах зорилгоор бас энэ нийл ягаан өнгийн одоо энэ ундааг бол уух нь. Тэгэхээр энд болохоор усан үзэм орсон, улаан хүрэн луун, улаан хүрэн манжин, улаан хүрэн байцаа тэгээд нэрс, анс, лимон орчихсон. Мөн одоо нөгөө эслэг ихтэй ногоонууд чинь нөгөө олон төрлийн ногоонууд маань ч бас орж өгсөн. Энэ маань 18 төрлийн ногоо, 10 төрлийн жимс орсон. Ийм одоо жүүс байгаа тийм ээ. Тэгэхээр ялангуяа энэ оюутан хүүхдүүдэд ч гэсэн хичээлд нь сорволтын хэлбэрийн нөгөөд явуулчихад бол хүүхдүүд маань одоо нөгөө өсөө яагаад яваад тахгүй бас ядарч исэн үедээ уучхад бол бас нөгөө энерги гэрч хүч нь бол нэмэгдээд ирэх жишээний юм байгаа тийм ээ. За энэ нийл ягаан өнгийг ярьсан дээр дахиад энэ шинжлэгдэж орж ирсэн супер вега гэдэг энэ байгаа. Тэгэхээр энэ одоо манай нийл ягаан өнгийн ялангуяа энэ улаан хүрэн өнгийн энд болохоор 3 төрлийн ус үзэм орсон байгаа юм. Тэгээ улаан хүрэн манжаа, улаан хүрэн луун, нэрс хад маань орсон. Тэгээ улаан хүрэн байцаа. Тэгээ энийг болохоор нөгөө эрүүл хооллолтын клубүүд бас нэлээд ихтэй нөгөө хүмүүсийн одоо хоолны дэглэмд бол энэ манай луун өнгийн жуус энэ улаан хүрэн юу энэ ногоон жууснуудыг бас нөгөө эрүүл хооллолтын клубийнхан бас хүмүүстэй маш их санал болгодог. Тэгэхээр энэ нь болохоор одоо биеийн хорыг маш сайн тайлж өгнө тийм ээ. Дархлааг сэргээж өгнө. Угаасаа бид нар хороо тайлна гэж хүрэн манжиг чанаал шүүсийн угаал энэ төр гэдэг штеп. Яг л одоо тэр шиг тэгтээ энэ кагоми жуусны онцлог нь болохоор ерөөсөн байгалийн яг одоо тэр өндөр шимийг өөртөө шингээсэн, шимт байцаа агуулсан, ийм чанарын шаардлага хангасан дээд сортын ногоо жимсээ шахаал одоо шүүс болгоод хийчихэж байгаа юм байна. Шахсан чансан хоёрын хооронд бас их яах вэ? Шахсан чансан хоёрын хооронд одоо жишээлх юм бол одоо луун ингээд чанчих юм бол нөгөө бета каротины чи үйлчилгээ байхгүй нөгөө А витамин үүсгэх нөхцөл чинь одоо алдагдчихна л гэж үздэг. За тэгтэл энэ одоо 30 ногоог шахсан нэг өдрийн ногооч энэ жүүснүүдээс алийг ч вэ хүнийг аягийг уухад ерөөсөө 15-аас 20 минутанд л энэ ногоо жимснээс авах тэр бүх Б-ийн төрлийн витамин бүх тэр амин дэмэд эрдцүүдээ бол 10-аас 15 минутын дотор өөртөө одоо шингээж авч чаднаа л гэж байгаа тийм ээ. Таны ярианд дундаас одоо ер нь бол ногоо бол маш олон сорт их байгаа тийм маш олон төрөл байгаа. Тэр дундаас яг нөгөө дээд зэрэглэлийн тэр ногоонуудыг нь сонгож аваад тэрнийх нь шүүсийг нь жимсний одоо дээд зэрэглэлийн тэр сортынх нь бас ингээд шүүсийг нь ингээд багтаасан ийм агуулмжтай гэдэг одоо тийм яриа үүсэж байна. Тэгэхээр ер нь бол дээд зэрэглэлийн ногоонуудыг л одоо энэ жүүсийг хэрэглэснээр бид хүн хэрэглээд байна гэж ойлгож болох нь үү тий. Ер нь бол одоо нөгөө хоол тэжээлийнхэн одоо энэ тариалж байгаа ногоонуудынхан хамгийн одоо чанар хангасан өндөр сортынхан ногоонуудыг аваад яг одоо шүүсэн шахаал энэ дээрээ тусал ус нэмээгүй химийн бодис хийгээгүй хадгалах хугацаа их богинотой 6 сараас 9 сарын хугацаатай орж ирдэг тийм ээ. За тэгээд энийг одоо уухтаа нэг хүн бол энийг 4 хоног ууна гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө жүүсний энэ одоо тетрапак энэ вакуум энэ таг онгоогоогүй тохиолдолд бол энэ жүүсийг тасалгааны температурт энэ таган дээрх хугацаа дуустал хадгалж болно. А энэ таг онгоос нь тохиолдолд нэг хүн уулаа гэхэд уугаад 3 өдрийнхөө уухыг яах вэ гэхээр заавал хөрөгчөнд хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй ил байх юм бол одоо би бас тэгж ууж үзсэн л энэ одоо компанид анхадаа жүүстэй танилцаж өөрөө бүгдийг нь уун тийм ээ өөрөө хэрэглэн. Тэгэхээр ингээд би бас ингээд энэ нэг өдрийн ногоог бол би уух бол маш их дуртай. Яагаад гэхээр бид нар чинь нас агсаа уусаа тийм ээ судасныхаа өвчлөөс хамгаалах. За тэгээ биеийнхээ хорыг тайлах. Тэгэхээр би энийг уугаад 2 өдөр уухад бол зүгээр 3 дахь өдөртөө ингээ пар гэдэг эсчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь 2 өдрийн дотор юу нуух зөв. Ер нь бол хөрөгчөнд хийх хэрэгтэй байхгүй. Би нөгөө хөрөгчөнд хийхгүйгээр энэ яаж эсэх нү яах нь өгтөөгөр нөгөө туршилт их дуртай хүн чинь тэгж үтсэн чинь эсэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн уунгуудаа үлдсэн одоо 3 хоног уухынхаа хөрөгчөнд тийм. А энэ таг ангоос нь тохиолдолд хөрөгчөнд 4 хоногоос дээш хадгалахгүй. Угаасаа энэ 4 хоног уугаал дуусна. 2 хүн уух юм бол 2 хоног уугаал дуусна шүү дээ. Эсчин гэдэг маань бас их зүгээр л дээ тийм. Хадгалах бодис их ороогүй. Тийм. Ерөөсөө ямар ч хадгалагч бодисгүй байгаа л гэсэн үг тийм. Тийм. Тэр нь одоо мууддаггүй шүү дээ тийм. Байгаль гэдэг байгаад гэдэг муудах. Нөгөө нэг
Органик зүгээр одоо ногоо шүү дээ. За эсвэл хадгалах бодис ингээд ногоонд нь ингээд хийцэн ч юм уу. Тийм ногоонууд болохоор их маш удаан хадгалагддаг. Энгийн жишээн дээр ихэд те. А яг нөгөө органик ногоонууд болохоор амархан муудчихдаг. Тэгэхээр энэ нь болохоор яг нөгөө бас л нөгөө органик нь яг мэдэгдэж байна л да те. Тэгэхээр дээрэс нь одоо нөгөө нэг Япон хүмүүсийн за дээрээс нь ялангуяа солонгос японочууд бол их залуу харагддаг. Арьс нь их гоё байдаг гэдэг. Тэр нууцыг нь одоо энэ бас ногоо хэргэлдэхтэй нэг тайлбарладаг шүү дээ тий. Тэгэхээр монголчууд бид нар бол одоо 4 5 2 маань ярилцчихсан тий. Хэдэн төрлийн ногоо хэргэлж яана гэсэн 4 5 төрлийн ногоо ингэ ярилцж байгаа байхгүй. Гэтэл одоо энд чинь 18 төрлийн ногоо 10 төрлийн жимс гэдэг ихэд бид нар одоо 18 төрлийн ногоо хэргэлж байгаа үйл яаж байгаа вэ? 10 төрлийн жимсийг нь одоо хэргэлж яана яаж яана гэдэг ингээ бодоод үзэхээр ер нь бол хэргэлж амжихгүй байгаа. Тэгэхээр өөр нь бид нөгөө нэг арьс гоо сайханд анхаардаг эмэгтэйчүүд, за эрчүүд, тэгээ дээрээс нөгөө нэг хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаардаг хүмүүс бол энэ жүүсийг аваад хэрэглэчих юм бол нөгөө тэр маш олон төрлийн ногооноос авах амин дэм эрдэс бодисуудыг одоо авчнаа гэж ойлгож болох нэ тийм ээ. Болно тий. Тэгэхээр би бас монголчууд нэг зүйлийг хэлээ л да. Манай Монголд ямар ногоо орж ирж байгаа вэ те? Жишээлх юм бол би нодлон өвлийн 3 сар Японд өнгөрөөсөн. Яг тэгэхээр би нэг бас нэг утаанаас айгу харшилдаг учраас нөгөө бас тэнд очиж утааны үеэр байгээд тэгээд өнгөрөөхөд тэнд идэж одоо ингээд зүгээр ингээд захын дэлгүүрт ороход ногоонуудынх нь тэр одоо жишээлбэл энэ ногоон гэхэд ямар гой бүр яг нэг тийм амьд ногоон өнгөөрөө байна тийм ээ. Тэгээд энэ ногоонуудыг идээд тэнд 3 сар олцоод хурч ирээд тэгээд эндээс нөгөө ногоогоо авч итгэл нөгөө ногоон ургамлууд авч итгэхэд ингээд аваад иттэл нэг юм халармын намтагдаал тэгэл нэг нөгөө тэнд идчихсэн шиг юм амт ерөөсөө байхгүй. Идэж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би яагаад энэ Kagome компани руу орсон бэ гэхээр би бол тэтгэвртэй нодлон болоод нөгөө гавьяаныхаа амралтанд би гавьяаныхаа амралтанд гарсан их дуртай. Би ч өөрөө хүүхдийн эмч мэрэгчлээ ш. Тэгээд гавьяаныхаа амралтанд гараад байж хаад энэ компаниг дөнгөж орж ирж хаад энэ компани одоо тэр энэ мэдээлэлд би сууж ирсэн. Гэхдээ би ерөөсөө ногоо жимсний ажилтсыг бол мэдэхгүй явсан. Тэгээ нодлон тэр Японд 3 сар болж байгаад гэртээ ирээд одоо манайх энэ саруул захаас ногоогоо авдаг те. Тэгээд ингээд ногоогоо аваад гэртээ ич гэсэн чинь нэг л ингээл нэг амт нь ерөөсөө болж ихгүй. Тэгээ би идэж чадахгүй. Тэгэнгүүтээ би энэ компанийхаа нөгөө найз руу гоцтаад ирсэн энэ компани үйл ажиллагаа явуулсаар л исэн. Тэгэл би ерөөсөө л энэ их гоё юмны үн цэнийг бид нар нөгөө мэдлэггүйгээсээ болоод юмаа одоо авч идэж чаддгүй. Тэгээд би за би ерөөсөө л одоо энэ компанид ажиллаж энэ одоо сайхан энэ шимтэй хоол тижэл байдгийн байна гэдгийг бас монголчуудаас таниулж ойлгох нь бол бас миний өөрийг юм аа. Нэгэнт л би эрүүл мэндийг хамгаалах тийм цаанаас ховь тавилантай те. Ийм учраас энийг бол би үнэн зөвөр бас ярьж өгөх нь зөв юм байна. Тэгээ энэ компани тэр төрөний миний хэлсэн те бусдад талархдаг. Тэгээ өргөж одоо бусдын төлөө гэсэн сэтгэлийн үднээс үүссэн гэдэг нь бас намайг бас их гоё ингээд огшоож бас их урам өгсөн те. Тэгээд би энэ компани энэ бүтээгдэхүүнүүдийг судалсан. Тэгээ ингээд судлаа. Тэгээд энэ одоо юунууд ингээ хэлээд тэгээд би ирсэн даруйда одоо манай бага охин бас саажилттай охин байдаг. Тэгээ тэр маань бас одоо юу их сургуульд орчход ингээ ачаалалтаа сураад ингээ байх үеэр нь би энэ одоо энэ нийл ягаан өнгийн жүүсийг тэгээд энэ нэг оригинал гэдэг энэ лоунгийн жүүс тийм ээ 21 төрлийн ногоо 3 төрлийн жимс байгаа. Энэ жүүсийг тэгээд тэр манго жүүстэй хаврын шалгалтын нэг 12 дугаар анги төгсгöd хаврын шалгалтын үеэр нь маш их ядрах үеэр нь энэ 3 жүүсийг л би өглөө өдөр орой нэг аягаар уулгаж хахад манай охин ерөөс ямар ч ядрах юмгүй. Тэгээ конкурсанд маш амжилттай байгаа. Одоо ингээ их сургуульд орсон. Ингээд нэг хичнээн ингээд ийм саажилттай ч гэсэн ингээд хөдөлмөрлөх чадвар нь сурах ингээд ирмэлцэл нь бол маш их төрөөд ингээ энэ жүүсийг ингээ уулгаснараа манай охин бол бас нөгөө конкурсанд тий хинэж дөрөөрөө бас ингээ их сургуульд орчоо явж байгаа нь бас энэ энерги ирчгүүч бас энэ амин дэмүүдээ бас авч тэндээс ирчгүүч авсан урам зориг авсан байхаа гэж бас бодож байгаа. Тэгээ би өөрөө бол бас энэ жүүснүүдээ бол байнга хэрэгэлдэг тийм ээ. За тэгээ дээрэс нь одоо манай ач нар зээнэр гэл нэг одоо хүүхдүүд маань байна. Тэгэхээр хүүхдүүд ерөөс нь ногоо идэж өгөхгүй. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд ерөөс нь ногоо идэхгүй. Хоолныхоо ногоог хүртэл яагаад тахтана энэ нэг өдрийн ногоо чи юм саруултай хэлбэрээр байдгийг. Бас ийм савлгаатай. Тэгэхээр эний чи авчид төхөр хүүхдүүд маань жүүс гэдээ уучдаг. Тэгэхээр эн чи өөрөө маш гоё 30 төрлийн ногоо чи нөгөө бие биенийхээ амтыг ингээ гоё яагаад аль аль нь хаандаа таарах уу гэдгээр ингээ хийсэн. Тэгээ энэ ногооны жүүсийг чинь ингээд уухаар нөгөө хүүхдүүд чинь маш дуртай уучж байгаа байхгүй юу. Тэгээд энэ одоо манго жүүсийг манай хүүхдүүд одоо энэ ханиадны үеэр бас нөгөө ханиад чинь байн хөрөн тий
ууж जैन ловингийн жуус болгож ингээд нэг хүүхдүүд маань бас эдрийн хүчээр нэг энэ утааны энэ хорыг бас биеэс тухайн үед нь бас саарамгчлаад ингээд яваад байгаа. Энэ утгаараа л бас нэг олон одоо хүмүүсийг бас нэмэ эрүүл мэндэ бодох үднээс одоо нэг ялангуяа эмийн үед нар чинь нэг ач зээнээрээ эрхлүүлэл болсон болоогүй дэлгүүрт орол энийг авах гэх нь өө за гэл ингээд нэг хэрэгтэй хэрэггүй сахартай энэ төр нэг жүүснүүд авч өгд. Тэрнийхээ оронд бид нар ч хүүхдүүдтэй ядахнаа нөгөө эрүүл мэндэд хэрэг болчих, амин дэмүүдийн өгчих тийм ээ, эрдцүүдийн өгчих энэ жүүсийг бид нар хүүхдүүдтэй бас авч өгöd ах юм бол одоо маш их үнэтэй одоо эрүүл мэндэд нь хувь нэмэр оруулж байна. За эмнэлэг твтж байгаа найз нөхдийг ирэхэд энэ ямар гайхамшигтайгаа эргэлт болдог гэж санана. Нөгөө хүндээч бид нар урт насын бэлгэлж гэн хурдан эрүүл болоорой гэдгийг бэлгэлж чадчихээн тийм ээ. За дээрэс нь одоо шинэ жил болж байгаа учраас нөгөө хүүхдүүдтэй бид нар бэлэг үлдэн шүү дээ. Тэгээ хүүхдүүдтэй бэлэг үлдэхдээ мэдээж шинэ жил бол нөгөө шоколадны баяр гэдэг сайхан чанартай шоколадыг аваад өгчих. Дээрнээс нь одоо манад энэ хоёр ийм их гоё одоо ийм бас ногоо жимсний нухаш байгаа энэ. Улаан өнгийн энэ нь болохоор 11 тий энэ нь болохоор 11 төрлийн ногоо 3 төрлийн жимс орсон энэ 16 төрлийн ногоо 5 төрлийн жимс орсон гэдэг. Нөгөө нэг алюминий нухаш гэдэг шиг өтгөрүүлсэн энэ ногоо жимсний нухаш байгаа юм. Тэгэл энийг ингээл нөгөө за томчууд бид нар ч гэсэн одоо нөгөө хамгийн гол нь нөгөө хүмүүс маань ерөөс хит идэхгүй өлсөхгүй байх хэвээр. Тэгээ нэг өсөж явж байгаа л ирээл нөгөө бохол бохлоор цавингаа идэл ингээл нөгөө эрүүл мэндэ алдаад идэг тийм ээ. Эсвэл өдөрч өсөж жагаад орой төмпөөр махаа чанаад идэл ходоодныхаа ачаалыг нэмэл хоол боловсруулалтаа ингээд буруу болгоод идэг. Тэрнийхээ оронд бид нар цүнхэнтэй ингээд хийгээд ингээд явж байгаа л өсөхөр энээсээ ингээл нэг хэдийг ингээл хэдэн одоо туслыг ингээд идэл энэ өсөж байгаа мэдрэмж тэр ажиллаж эхлэх гэж байгаа тэр энзим ферментүүдийг ажиллагаанд оруулаад авах юм бол бидний хоол боловсруулах хэрэгтэй алдагдахгүй яваад иж болох нь. Тэгэхээр энэ болохоор маш гоё өтгөрүүлсэн. Би бас хүүхдтэй ч гэсэн ингээд хичээлд нь явахтан цүнхэн нээжүүд явуулахаар бас нэг удаагийнхаа ингээд хоолыг орлуулчихж байгаа тийм ээ. Ийм гоё одоо жуус байгаа. За мөн энэ хоёр төрлийн одоо нэг соус тийм ээ спагет эсвэл хоолндоо нэмэлт дээрээ хийждэг. Бас ямар нэгэн химийн бодис ороогүй. Я хоолны одоо нэрээс нь шууд нэмэлт маягаар хийгээл идчих юм. Спагетти, паста хэрэгэлдэг тийм юм юу байгаа тий. За тэгэхээр баярлалаа бид бүхний бас ярилцах хугацаа энэ хүрээд өндөрлж ах шиг байна. Ер нь бол өнөөдөр нэвтрүүлгийг үзсэн хүмүүс бол маш олон хэрэгтэй мэдээллийг авлаа гэж бодож байна. За нэвтрүүлгийн хөтлөгчээр ажилласандаа ч гэсэн их баяртай байна. Тэгэхээр цаашаа бас юу хэрэглэх вэ, юу гэлүүтэй хэрэглэх вэ, сонголтоо яаж хийх вэ гэдэг дээр бас олон сэтэл төрлөө. Тэгээд та бүхнийхээ ажилд өндөр амжилтыг хүсье. 17 онд одоо ажил амжилт нь ахисан тун сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. Монголчуудаа бас идэж чаддаггүй, шин тижээлээ авч чаддаггүй тэр орон зайг нь олж хараад ийм сайхан бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байгаа. Танай компани ажилтнаас өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Энэ их олон гоё мэдээллүүдийг бас Монголынхаа ард түмэнд хүргэж бас эрүүл мэндэд нь танах бас яг энэ хийж байгаа ажлаараа бас үнэтэй хувь нэмэр оруулдаг. Танай хамт олонд бас баярлалаа. Тэгээд би бас танарт энэ их утаатай нөхцөлд ажилладаг ийм хүмүүс энэ дан ловингийн жуус юм уу эсвэл нөгөө энэ оригинал юм уу эсвэл эднээс аль хүснээс чинь бас нэг амтлуулъя гэж бодож ирсэн тий. Тэгэхээр та нар одоо би миний утгаар бол одоо энэ оригинал ловингийн жуус энэ өнөөдөр ядаж өнөөдрийнхээ энэ утаанаас хороос армагжуулах юм уу тийм ээ. Таглаас сэргээх маягаар аль дуртай жууснээс чинь бас та хэдэд бас ингээ уулгана. За тэгээд нэвтрүүлгийн дараа за маш баярлалаа. энэ гоё баярын шин дугаарыг ТV-сэн сэтгүүлээс өргөн барья. За баярлалаа. Баярын дугаартай. За баярлалаа танд. За та нарт амжилт. За баярлалаа. Төгсгөлд нэг мэдээлэл хүргэж нэрээ. Энэ жүүснүүдээ одоо мэдээж холбогдоод авах утасны дугаар байгаа. Дээрээс нь хаанаас одоо авч болох вэ? Энэ талаар бас мэдээлэл өгсөн дээр бол. За манай утаснууд тэр юуны доогоор гарч байгаа тий. Тэр утаснуудаар захиалгаа өгөөд бас нэмэлт асуух зүйлүүд асууж болно. Мөн манай Abika Төв компани маань циркийн яг баруун талд 12 давхар Имоны 18-3 гэсэн 12 давхар шар байшингийн нэг давхрын ногооно будцсан цагаан төмөр хаалгатай ийм одоо компани төв дэлгүүр дээрээс авч болно. За мөн бүх супермаркетуудад байгаа намынгийн бүх одоо сүлжээ дэлгүүрүүдээр оргил худалдааны төв Good Price тийм ээ тэгээд E-Mart гэдэг бүх супермаркетуудаас худалдаалж авч болно. Яг одоо нэг зүйлийг мартах гэж байна. Шинэ жилтэй холбоотойгоор манайх юм 720 литрийн 5 жуус авах юм бол нэг ийм жуусыг өөрснөө энэ жууснээсээ сонгоод авах урамшуулал байгаа. За 3 жуус авах юм бол энэ оригинал гэдэг тийм ээ энэ 280 мл-тэй жуусыг бол бас урамшуулалт өгж байгаа.
Тэгээ энэ маань болохоор яг хуу манай одоо нэрийн дэлгүүрүүдээр бас байгаа тийм ээ. Юуны 3 гал Вестбукагийн хажуутлын 3 гал дэлгүүрийн B1 давхартайгаа, хороолын шарга дэлгүүрийн 2 давхартайгаа Төв Абико компани дээрээ байгаа. За компани дээрээс ирж авах юм бол ийм урамшуулалттай бас бэлэгтэй бас худалдаа явагдаж байгаа. За баярлалаа. Ингээ үзэгч та бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн одоо өөртөө ямар хэрэгцээтэй, ямар жимсний бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ гэдгийг одоо мэдхийг хүсэх юм бол энд бас ингээд одоо тайлбартай байдаг юм байна. Тэгээ та бүхэн ингээд тайлбарыг нь хараад надад юу хэрэгтэй вэ гэдгийг хараад ингээд сонголтоо хийж болох юм байна. Ингээд энэ удаагийн дугаар та хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээлэл хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. За дэлгэцийн доор гарч байгаа утсаар илүү дэлгэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой байгаа шүү. За ингээд тун удахгүй дараагийн зочин бид бүхэнтэй. Хэсэг хугацааны дараа иргэд олзээ. Баяртай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе.